За ярэ. Энэ манай чи намганы хүн. За. Манай аав чи нэг сүрээ хүн. Тэгээ манай ээж ярьдээ. Аавда яа танилцсан гэж өдөр асан тэгээд яриа. Яасан. Нөгөө намгоноос инжирээд 17 настай өгөхөд өмнө гоо байгуулагдахгүй 3 гэр байсан гэж одоо энэ хотчин байгуулагдахгүй 3 гэр байсан гэж. Тэгээ 3 гэрт аавын дүү цэрэн гэдэг огшин одоо 16 баазын консультаторч ингээд одоо консультатор юм сайн гагындаг тийм одоо эмэгтэй хүн байсан гэж манай дүү цэрэн гэж. Тэр цэрэн эгч манай ээж хоёр найз байсан гэж байгаа. За. Тэгээ найз байгаад нэг өдөр цэрэгчл манай ах ирэн хаашаа явж чулуу зарна гэдгийгсэн гэж байгаа. Ямар хүн байд юм бол та гэж цаасан чил оройхол гохогод гэсэн юм давхраа ногоонуудтай цав цагаан нүртэй шар нүртэй нэх өндөр нарийнхан дээр тэгээ цагаан дээр ингээ өөр өөргө баг өвдгнөөс дэш өөргө ингээ өврөндөө юм чигсэн тийм хүн ороод ирсэн чинь ямар муухай юм бэ. Анхаас тэгдлээ. Анхаас тэгтлээ ямар муухай юм бэ гэж бодсон гэж байгаа. Ямар муухай өндөр ямар муухай цагаан нүдэндээ давхраа ногоо мөлтрөө давхраатай гэж цаасан гэж байгаа. Ямар муухай юм бэ гэж бодсон гэж байгаа. Тэгээ саарсан гэж байгаа. Тэгээ зэрэгч манай ахаар манай ах цэврэгээс ирнэ гэдээсэн гэж байгаа. Тэгээд анх тэгж ээж нүдэнд туссан гэж байгаа. Тэгсэн чинь маргааш нь дахиад орж ирсэн. За юу хаашаа явлаа. Юу ана төрийн ордонд чулуу зарана. Тэмээ харж байгаараа гэсэн гэж байгаа. 3 тэмээ хөтлөөд ирсэн. Тэмээ харж байгаа гэж. Тэгээд яваад гэсэн гэж байгаа. Тэгээд тэрнийгээ зэрэгч хэлээгүй гэж байгаа. Муухай хүн байна л гэж бодсон гэж. Дотроо. Тэгээд юм ч муухай хүмүүс тэмдэг гэж бодоод дээр үед чинь одоо даав маав гэж байхгүй нэхийг жилдэл өнгөө цагаан нэхийгээр тэмдээд өмсдөг гэсэн гэж. Тэгээд явцсан нэг чулуунд чулуу гэдэг нь юу байдэн гэсэн чинь нөгөө одоо энд модон аваа гэдэг нэг зөөлөн чулуугаар бичиг хэрэг юм одоо биддэг нөгөө чинэл дээр үе чи нэг үзэг дүрэл чинэл ингэж бичдэг тийм бэх нэг дараа нарын ширээн дээр одоо нэг байд юм да нэг тийм нэг төм хүрэн чулуугаар хийсэн юм тийм юм зардаг байсан гэж байгаа. Тэгээ манай сүүлд тэгэл манай ээж тэгдэ лувсан нөгөө чулууга зарах төрийн ордонд орсон чи цагдаа нар нь оруулахгүй байсан гэсэн тэгсэн дайраад ороо явцсан гэсэн гэх. Аймаа тэнцээтэй өндөр хүн байсан гэж юм чи тэгэл сүүлд нь магтаж надад орсож яаж байгаа. Өвг нь дайраад ороо явцсан гинлээ гээл тэгээ сүүлд нь тэгэл ярих. Тэгэл хэтэ дээснээ дараа тэгээд суудсан штэ. Нөгөө муухан тэгээд суудсан штэ хүн чинь гэдэг. Тэгээ суучаад энэ зөөлөнгөө урдураа нөгөө тэмээ нүсгөл гэж ээжээ чи нөгөө надад нөгөө тийм галын хүн төрнө манай ээж чаа тэр энд байхтан тийм өртөөгөр нэг жижигхэн гэр нэг хоргон дээр тэгээ твсэн харж марч ийсэн гэсэн гэж байгаа. Тэрнийг одоо автаас бол тэрнийг ачаал тэгээд сэврээр рүү явсан гэж байгаа. Тэгээд зөөдөн гоор тал орсон тэргээр хөсөг явж байсан гэсэн чинь манай аав чи бас нэг одоо хураар хуш дээрсэн бол салтгадгаал тавьдаг. Ээж явж өгч салтгадгаа очсон чи байхгүй нөгөө нутагтаа байхад бас нэг цэрэн гэдэг хөнтэй суух гэж болцсон гинэ болчоод ирээд ээжиг аваа. Гэсэн чинь нөгөөх нь бас нэг лувсан гэдэг нь суугаад аваад амиг хэлчихсэн. Нөгөө нь бас лувсан гэдэг ба. Тэгээ зөрөө нөгөө авсан чи энд явж гэн лосонтай сууж бахаа иш явж байгаа. Ээжиг аваад бас нэг лусан гэдэг хүн сэврээр явж байсан гэж. Тэгээд зөрсөн гэдэг. Тэгээд нөгөө сэврээд очиод нутгаар манай ээж чинь нөгөө галын далд хумсрыг нөгөө махан бодоо хадгалсан хүнтэй ярьдаг. Тэр намхавтар бараанд усараатай хүн байсан манай ээж. Тэгээд юу хүнтэй найзлын гэж байдаг. Дууран чиж байдаг тийм хүн байсан гэж. Тэгээ нөгөө хувийн ажлууд ингээд хэдхэн 20 30-аад хан малтай байдаг гэсэн гэж. Тэгээд одоо тэр хонгороо хойдор цагаан талгын доох нь бууцсан. Тэгээ манай тэр эргэжил гэдэг өвөө тэр усны хоёр талд хоёр дэнж дээр байсан гэж. Тэгээд манай тэр өвөө тентгийн жамаа гэдэг огшинтэй суугаа тэр баруун дэнж дээр нь усны баруун дэнж дээр ээж аав зүүн дэнж дээр. Тэгээ нэг аав чинь тэр үед нөгөө ханцны 8 гэж хэлж байсан. Ингээд ханцууд ингэснээр тэд өдөөгээд хоёр гараа ингэ нийлүүлчихэд ингэчээд ингэ ярьдаг байсан гэж юм л да. Тэгээ тийм ингээд явцдаг байсан гэж. Тэгээд аав нөгөө дуурдаг нэг 30 эд малтай.
Тэгэл тэнд байж исэн. Тэгэл дээрээ чинь би чи хоёр ахтай. Тэгээ одоо нэгчтэй. Тэгээ би гараад надад гарсныг л ярьдаг байхгүй ээж юм. За хоёр хүү гарсан. Тэгээ хоёр хүү гараа тэр үед одоо ингээд ядуу зүдүү амьдралтай байсан. Хойнонд яваад ирэхэд хоёр хүүхэд нь харангадах гээд байсан гэж байгаа. Тэгэнгүүт нь авцраад номгонд ээж нөгөөд өөрийнхөө төрсөн ээж нэг өгчөө. Тэгээд бусаа явцсан гэж. Бусаж очиод тэгээд эгчийг гаргаад. Тэгээ намаа гаргасан юм билээ л дээ. Тэгээ тэр ээжэд өргөлсөн тэр мегмар ах одоо амьд руу явж одоо даад ээдтэй хөө. Тэр үүлийг хардаг харуулж. Одоо тэр гэрийнх нь одоо зааж өгөхгүй байгаа байхгүй юу. Тэгээд тэний дараачих нь жинхэнэ өөрийнхөө ээж төгсөн тэгээд хүн болоогүй бурхан болсон гин. Тэгээ хоёр хүүгээ тэгээ байхгүй болгочоод тэгээ эгчийг гаргаад тэгээ намаа гаргасан гэдэг. Тэгээ намаа гаргахад одоо яасан бол аав аагийн тэгээд явцсан. Одоо нэг Тимото ачаачаад тэр сумын тэр хөдөөний айлууд тэсдэг. Тэгээ аагатай яага явцсан. Мэчин жилийн зоднаар гарсан гэсэн. Тэгээд өглөөний нар багнандаар тусахтад манай ээж би өвдсөн гэж байна. Тэгээд одоо гарах нь яана одоо нөгөө юуны усны цаанаага айл руу явд юм уу явж чадахгүй. Тэгээд одоо хэл авч явахгүй. За тэгээд энд л одоо хаага намын усаас ирээд энд л одоо би ясаад явах гэж дээ. Би одоо яаж гаргана гэж ганцууд болсон бүр шүл усгүй хачин зэрэгтэй. Тэгээд гадуур явж байгаа нэг арга авцар тавьчаал дороо дэвсэх юм бол дээр үчи одоо хөөхд гарахад нэг амьд нэхийн дуун амьгүй баавал юу хар навцсан доо тийм хоёр бэлдэг гэсэн чинь. Тэгээд тийм хоёр бэлдчихэл тэгээд гадуур дороо дэвсэх юм хайж байгаа нэг ухны дэлбэц олж ирээд барайл одоо тэгэл төрөндөө гэж бодож идэх тэгээ яасан мэддэггүй гэдэг. Тэгээд бөөмөд яасан бөөмөд. Тэгээд нэг сэрсэн чил нөгөө өглөө энтэй тал баганд орж исэн нар чи одоо бол баганд орхон байсан ч нар чи хоймор руу ороод ингэ явчихдаг байсан. Тэр үе чинь яг баганд орж ирэл тэгээд энэ 100 нараар яваал тэгээд зүүн баг над жаргадаг байсан байхгүй. Тэгээд сэрсэн чи харин нар жаргах гэд баг над гараа авсан байдаг. Амьд үеж идэг гинэ. Энд ч одоо би ч дээ. Өөрөө би одоо энэ одоо нар ийшин багт энд төрөх гэжсэн чи одоо нар жаргаж идэг одоо нэг юм гарсал байдаг юм байдаг. Тэгээд хөдөлсөн чи дороо мяа гэдэг юм дуурах шиг болсон гэж. Ингээ харсан чи тань юу сон болохооргүй юм байна нэ. Бараг энэ ундааны сав шиг жоох юм байна. Архины шил шиг юм. За энэ ч одоо хүн болохгүй юм байна гэсэн наад навцсан дуугаад тэнд тавьсан гэж байгаа. Даргийнхаа дэхин талд навсан дуугаад тэр зүү ачивцсандал байдаг гэж байгаа. Тэгээд тэнд тавьчаад тэгээд толгой нэргэлдэл тэнгич ингээд эргэлдэл тэгээд маргааш өглөө нь босоод тэгээд хар завсан болоод тэгээд ханинд явдаг гэсэн гэж байгаа. Тэгээд ерөөсөн баг 20 тонсон гэж байгаа. За. Тэгээд хурдан алах гэж ирээд ингээд хардаг навцсан хөдөлж явах шиг болдог гэж байгаа. Гэтээс энэ чирээс амьдрах юм бол 3-4 дараа нэхийн дуугараа дэш нь тавьсан гэж байгаа. Тэгээд байгаад байсан чинь нэрөөсөн дуурдч ордог. Ундалдаг. Тэгээд ингээд нүдэн ингээд шар цав шиг шар нуухаар хоёр нүдэн таглаатай хардаг уу тийм байсан гэж байна. Тэгээд даагуур нухаад навтас чигчдэг. Тэгээд сүүлдээ бүр нэг жоох ийм даавуу тосноод тэгээ нэг хоёр ямаа зодбос байсан. Нөгөөдгөөс 2-3 тусаа нэг жоохон царай 2-3 зэхэр болдог. Тэгээд болонг нь хүүлчээд явцдаг. Тийм болсон гэж байна. Тэгээ 20 тонж исэн чи эндээс тэр найз цэрэн очоод. За. Аавын дүү цэрэг очоод юу гэж очоод ийм амьсгаа тавьдیں۔ Чи угааж нэр өгүүл яадیں۔ Чи одоо ерөөсөө тэгээ цэрэг ч угаагаад тэгээ бүрэн жаргал нэр өгсөн гэж байгаа. За. 21 хонсон дараа нэр өгсөн гэж байна. Даагуур шээдэгчгүй нөгөө шээдэгч үтер чи жаад угжаад байгаа юм чинь тэгээд доороос нэг баасч гардаг навтас ураалж игчдэг тэгээд тэр нойтон болцоод авчичаад ингэсээр 21 хоноо тэгээд угааж надад нэр өгсөн гэж байгаа шүү дээ. Тэгээ ийм гэж одоо амьдрал бүрэн жаргалтай хүн байдаг яг бүрэн жаргалд нэр өгөө тэгээд цэрэгч нэр өгсөн гэж байгаа. За. Тэгээд манай нөгөө номгоноос ирсэн 70 хомсрын нөгөө танаас ерөөсөн хүн төр нь хойд үеийн гал одоо бадрах хүн төр нэгэд өгсөн юм. За энэ үн л одоо юм байна гэж бодсон гэдэг манай. Тэгээ нөгөө аав чи ханцны 8-аар нөгөө гэр наалга болсон нөгөө миний нэр дээрээс гэрч байхгүй нөгөө хэвсэн хятад даравч идвэс тэрнж байхгүй ганц чолоог нь 70 сар байцсан гэж байгаа. За. Ганц тэр өгчөл юмчл уудаг тэ тэрний 70 сар байцсан. Тэгэл байсан чинь тэгэл явсаар гол бий болж таараал.
тэгэл чодоогоо надад мохмотоос өмнө өгсөн да. Тэрнээс өмнө яасан гэ түлэндээ уйгаад нэг жал гол очил тэгээд тэнгэр гэдэг чинь тийм нутаг гэдэг чинь наар гэдэг чинь тийм одоо тийм учиртай гэл бүгдийг ярьдаг. Тэр одоо надад ийм жоох юм ба. Тэ надад зорж ирсэн юм 4 м алт цагаан давандаар хөөгөр ч юм уу бэхээр гэдэж бэхээр бичсэн тийм содар тосон гал аминд нууц содар чинь тийм содар ирсэн. Тэний Монгол бичиг сураад мэдээл тэгээ шатаацсан зулдаараа энэ нь тэгж байгдвал хойд юм гал асахгүй шүү Монгол үний гал унтрах шүү гэж хэлсэн гэдэг. Тэгээ тэний уншаал шатаагаад тэгээд ганц чулууг нь хадгалсан. Тэгээд том болсоо энэ одоо ихлээр ээжийн төрснөд сангийн талаа гэдэг нутагт очиж усан доош хурайлахтай зэрэг ус ширгсэн байсан ч бослон шүү гэж хэлсэн. Тэгээ бослоосоо ч төмөөд тэр очсон Тийм үү. сангийн талаа юу? Тэгээд тэр төмөөд тэр чинь нэг явж очиж хурааж тэгээ тэрнээс хойш тэр ус болсон гээд. Тэгж үжийн даалдах хумсар ирлээ шүү дээ. Сангийн далаагаас хойш уу. Тэ. Тэн дээр очиж ooж юу ана гэсмээс юм уу? Тэн дээр очиж байж л одоо төлхөр нээгдэн гэсэн байгаа. Тэгээд тэр номогныхын төлхөр гэдгийг танд байгаа гэсэн авъя гэдээ яваад байдаг тэр байхгүй юу. Тэгээд усан л одоо сэрэгтэй тэр газар одоо ингээ буцалдаг ус байхгүй хурайлахтаас ингээ буцалдаг ус аршаа сангийн талаа гэж аршаа байдаг. Тэн дээр очиод тэгээд сангийн талаа тэр хэд дээр утаа тавингуу тэр сангийн талаа аим орно гэсэн байсан байхгүй юу. Тэгээ тэр 3 хуудаа сангийн талаа хаашаа тэр хийд хаашаанд 3 хуудаа гэдэг хоёрын ширгээ нэгэн ширгээгүйсэн тэрүүнд ингээд аяг ус ихтэл гээд хөөрж тэгэж амилсан байхгүй юу. Тийм учиртай. Тэгэж явж ирлээ. Тэгээд одоо амьдрал одоо ингээд даалт хусрын хөвчтэй хачиг шалгууртай. Тэгээд нэг 4 даа ингээд юм ерөөсөө эрдэм ном сургадаг шүү дээ юм одоо даалт хусрын хүн чи ерөөсөө. Тэгээд ерөөсөө бараг 38 хүүхдийн дороос хоёр одоо нуруу наардуудыг хазар байгаа авгаа эс гэдгийг дээтэл зогтог тийм жоох хүүхд байсан байхгүй би чи. Тэгээд нэгдэл дороод хороо чулуу бариад нөгөө бүхүүтэй ч мөрөөцөд чулуу өргөөд тэгээд энэ хоёр ч юм уу чинь ингээд сунаад өндөр болцсон. Тэгээ амьдраад яа дөрөв төгсөө тэгээд юу айда ангийнхаа намар болсон чинь 51 гэдэг өсөж гараад Баянлаа сургуульд явдаа гэсэн чинь гадууртын дэвжин цөөхтөөс суугаад тэр чигээр гараа суудсан байна. Нөгөө машин дээр ангийнхаа гараад тагтаас нээж авдаж явдаа гэж хэлээгүй. Тэр чи ерөөс нь 38 хүүхэд дөрөвхнөл дээр сургуульд бусд нь хөдөө гарч байгаа чинь. Цай сурдаг бай, муу сурдаг бай. Тэгээд яваад байхгүй ачигда Баянлаа дээрсэн чи өмсгөө уцсан ачи юм хүрээд ирж байгаа юм чи. 3 хоноод тэгээд ерөөсөө энэ ч бүтэхгүй юм байна гэнэ. Ичээд очиж дэвтэр нам юу ч аахгүй. Хотос нар юу ч аахгүй. Годомж навтас очоод тэр үчээд өмсгөө муутай. Тэгээд буцаа явъя гээ цааш алхсан байхгүй би нэг ороо алхсан мэдээ цаа баялаас мэдээ цаа гарч эргээ таасан чи Баянлаа ингээ зэрэглээд татаад ингээ хоол авч ингээ наарж авч цаа ичээд бүтэхгүй буцаа. Бас амитаята буцаа хүрээд ирсэн. Тэгсэн чинь маргааш энэ одоо эвүүг нөхөр баяр сайхны аав нь дондор самбуугаад хүн байдаг байсан. Тэр өвгөө сэврээгээссэн чи ээж тэр хүн загчжээ. За тэр жаргал одоо тэгээ явчихжээ. Тэнийг аваач цааш тэр аймаг руу сүрэнгээ түргээд өгөөч гисэн бай. Тэгээ Баянлаадаас ачигдаад сүрэгч түрээд ирлээ те. Тэгээ сүрэгч түрээд ирсэн чинь бас өмсөх юм чинь нөгөө сүрэгч чинь хөөхөдгөө ганц өргөмөд охиртой. Тэрэн чи дээлхүүч гэж ачаа. Тэ өсч байгаа чи чихтэйх өглөө нэг ийм хатуу нэг ийм нарийнхан хангаа ороод шүү нэг хатуу тийм ороод нэг ийм ил өгдөг өөр юм юу ч өгдөг бай. Нөгөө альч. За бас үтгэхгүй нэ тэ. Өсөж байгаа чихтэй. Тэгээд одоо аймаг төв саад чи ингээ голоор энэ далангийн ус цэнгэг ус устдаг байсан байхгүй. Талгаа өргөлдөг. Тэр усыг уугаад хичээл дээрчээд буцаад нөгөө юуны тэр саадны ус уугаад харьдаг байж дээ. Тэр зүүн цэргийн ангийн тэрлүү тэр сүрэгчих. Тэгээ байжсэн ч юм ээж юм хүрээд ирсэн. Тэгээд ээж учраас ийм юм байна. Нөгөө толгой өгч юм байхгүй дөмбүүч бөөсцөрсөн. Тэгсэн чи бөөсдөг байж ингээ харгаа хийсэн. Сүрэгч охин бөөсдөг ингээ харгаас ингээ тэгш ингээ харгаас тэгээ өнгөрсөн. Тэгээ байжсэн чи ээж учраас толгойн бөөсөж өгчөөл. За ээж нэг номгоо явж ах トゥ нартайгаа уулзаад ирээ. Тэгвэл одоо юу ахаа лгүй юм бол тоох гэж зайлал гойлгол хийж явсан байгаа юм да хүүхдээ юмтай болох гал утсан. Тэгээд намгаа яваад ирсэн чи юу аж мөнгө өгчиж нэг формтой болгож өглөө ээж. Тэгээд формтой болгож өгчөөл сэврээр явахдаа
гадаа гарч хойлоо шивэж жоод бутлаад байлаа жиргээ надаа өгчөж ижил. Тэгээд очгод уудаа. Тэгээд цэнэмдэгчний ховд дүүж цэнэмдэгч долоор ингээ өгт. Надад хүрээд чоо бити манайд яв зайл гээд надаас цухтаач нэг дөмбөж толгойд. Эгч болгоод 45 ботлоо 45 ботлож олдод тэрнийг өмссөн. Тийм шажигнад удаан хүүтгтэй ингээд шажигнад удаад ингээд чи саадны урдуур би хаагуур ингээд тэгж явдаг байж тээ. Ядаж зөө хэцүү шүү. Тэрсээ ихчүүлдэг тэгд байсан. Тэр үеэс нэг говд байсан. Тэгээд хаяа очдог агийнхад хоошоо дийсэн сургуутаа хоошоо авцаа. Гэтэ хоошоо дийсэн зогсож надад үзэггүй байж чана. Яваа зайлаач гэ. Ингэдэг байж тээ. Хүүхдэл заалдаа тэр одоо нас дотор гогч ичээштэй одоо надаас ч одоо тийм зай тийм явж байгаа. Тэгээд ингээд нэг ах トゥ байсан. Надад чи барилдаг юм билээ да. Одоо мэдрээ зэтрийг өвөн сургуулийн захирал байсан байхгүй юу? Тэгээд хавар одоо тавдар ингээд шалгалтсан сайн өгсөнгөө л дээ. Монгол өгч тарааш тийм байдаг чи. Тэгээд өсөж зөө ном сурдаг хөхтө малаа хариулсан дээр тэр захирал гэсэн ээж ирээд намайг авч байгаа. Тэгэл мал хариулах юм байна гэж бодчихж байгаа чи. Юусэн ном сурахгүй маяг тэгэл гоодогдол. Тэгэл тэндээс 5 дахь ангиас эхлээд би чинь тэгэл нэгтэй ажилладаг хэлсэн шүү дээ. Дандаа байрлал ашин бариад чулуун мод. Айдар бүлгүй юм даа яваад ингээл. Амар тэр ганцалж. Тэгээ явдаа тэгэл явж ирсэн чинь эрхээ өвшөлтөг задаад дадаадан болчоо дадаадан бодоод ирээд ингээд манай ангийнхан ч ингээд 2 хүүхэдтэй болчихж байгаа. Тэгээд яас надаа нөхөр олдсон болоо гэж бодоод байгаа байхгүй. Яас надад нөхөр олдсон би одоо ингээд ганцаараа байх ёстой байх та гэж дотор бодоод. Тэгээд амтраад явж явдаа эрхүүшэл бодлоо. Нэрхүү шодоор санжаа гаргаад нөгөө ядуу санжаа гаргаад манайха ядуу өгийн зовлогоос салсан шүү дээ. Тийм. Санжаа гаргаад би чи помтонд гөрөө шиг хийж жоод 1 сарын цайл ингээ тэр үчин 800 цаасад чинь дарганаар 400 авдаг гэсэн. Би 800 аваад. Ерөөсөө 30 маяг үчи тижэлэг саруулж чинь ингээл ингээ шийдчихсэн. Тийм тэнхээд юм болчлоо. Тийм тэнхээд болоо тэгэл санжаа гаргаад гаргаад 21 хоноод одоо энэ их гэрээ шалтай бодыг шал хийгээд. Тэр чинь төрөөд яасан байхгүй 21 хоноод дөнгөж төрчөө байж чи үер ус яваад шал гээд манай аав ямаасаа гэдэг нь үер ус шал гээд усан дараа ч тэр чигтэй удацсан ээж босооч даагуурч нуусаас босоо тааж босоод гадаа нойтон гэрт босоо яах юм. Тэгээд тэр чигтэй удацсан. Тэгээд санжаа гаргаад их мөнгө аваад тэгээд шалны бааз аваад тэгээд шал хийжсэн. Тэгээ одоо яагаад гэж ядуурсравтай яагаад гэж ядуурсравтай. Яг нөгөө өдрөгний 8-аа игээл хамаг юм өгөөд тэгээд юм өгөөд явчихна. Тэгээд ашиггүй 8 хийж явахгүй юу. Тэгээ юм дуусгаад тий. Эжэш хэмтхоо юм тавсан хэмтхоо. Тэгээд аав чинь бас тэнмэл юм байсан. Бас их тэнмэл. Гэтэ дотор тэнмэл байгаа л байсан. Тэнмэл байгаа. Аав ч одоо янз бүрийн тэнмэл. Тэгээд ээж тэгээд лувсан залуу ахта тэний жууд цайны хулгай сэрдэгтэй. Тэр үчиний болон цай нэг айлын цаалгаас чи дусаа ороо дусаа аваа байж. Цайны юу сэрдэгтэй. Тэгээ нэг настаа чи энэ авдан тэсэг алга дусаа өнөдрөөс аваа авчиж байгаа. Нөгөө авдан дэсэн мацсан. Та цайны болон гэж зөвөөс нууш дээ тэр чи ямаас лувсан тэний жууд цайны хулгай сэрдэгтэй гэдэг тэгээ ярьжсэн. Манай мэдээ тэнмэл юм байсан шиг байгаа. Юу тэнмэл байсан юм байна те. Тийм энэтэй явж байжлаа. Тэгээд шатыгээд 21 төрөд 21 хоноод энэ таваад шатыгээд сая хөдөө явж байгаа яалаа. Чи зарч ирсэн. Аль чи зарсан шүү дээ. Тэ. Нөгөө жижиг тэ. Нөгөө гонц тэцэн аваалцсан гэдэг чи тэгсэн шүү дээ. Зарсан үний нэг сууж байна. Тэ. Өнгөрсөн гэдэг. Тэ шалаач өмхрөө дууссан. Тэгээд
Тэгээ ямарсаа тэ Батөр. жижиг болоод тэгээд гарсан ш. Тэ шатаа чимээ санжаагаа 21 оноод тэр өрөөдөө нүдээ задаад 40 жил байсан. Тэ 40 жил болсон байж тэ тэр юу. Тийм энэттэй амьдарч явуулаа. Сэний шүтээ. За одоо хамгийн одоо дурсамжтай сайхан мөч одоо хэдийд вэ? Тэг одоо тэр мөө өвөөгөө ярил л да. Тэгээд тэр сургууль явах гэж яасан хавран штэ. Хатагаа тавар чин тэр 3 сараар хаяа нөсөх гээд манай хаяа сөх гээд тэгээ хаяа сөхсөн чи цусаа хатгаа аваад тэгээд ингээд хожоос гар мар ингээд нуухаан байсан ингээд тэгээд жараастай ингээд яаш гэж бол аваг ачаа нөгөө тэр үуч юм утас өрмөс оогоос аваад аймаг эмнэлэг явуулаад явцсан. Тэгээ араас нь байхгүй 4 сар болж 4 сар дараах нь 12 тоноод ээж ингээд жирэмсэн шиг болоод ингээд нүүр амаар ингээд ус туураад яр болоод дахиад араас нь явцсан. За. Тэгээ нэг Батал туяач нэг жоохон дөнгө 9 сартай ороод суулгадаг тийм хүүхэдтэй. Тэгээд тэр одоо аав тэр эргэжил өвөө чинь харавцсан. Тал мэдэртэй хүн тиймтэй надад огч тэгээ яваад өгсөн. Тэгээд алгасан цэрэгч ерөөсөн цэнэмдэгч гэртээ байгаагүй энд цэрэгчд байдаг гэсэн. 3 дахь ангиасаа тэгээд гэрээс яваад өгсөн. Тэгээд цэрэгчд. Тэгээд явцсан хавар яваад явцсан. За тэр 3 сараас хойш 10 сарын 15 өдөр тэр жинхэнэ ядуу гойлгоч юм болсон байжээс. Нөгөө нэг дүү нөлсөж өгөх гээд тэн төвтөр доог нөлсөж өгөх гээд ган чим болцорсон. Тэгээ мөвөө чи ингээд нороо нэгэд шарх болцорсон хэвтрийн болоод тэгээ төмсгөн ингээд одоо жижигхэн гуйлын дангаш ингээд салтаанд нь батхгүй гэрэлтсэн ус шиг юм болоод ингээд тэгээ харавцаа өгөвч тэгээ явцсан сураг байхгүй. Тэгээ нэгдлийн дарганаж яасан чи энэ одоо хүүхдүүд хайдсан байл гэдэг ч юу 20-аад тал айлгаа шүү дээ чи мэдхээр тэгээд гуйлгасан дээ нэг 10 өнгөрөөгөөд 11 гээд айд дүүгэнтэй тавираа тоягчтай тавираад ороо зогсож энэ мөн гуйлж яг хааланд болохоор ороод ирсэн гараач гээл ийш энд зогсоод энд яваад энд зогсоод нэгөр яваад босож тэгдэж штэ тэгээд яг хааланд төлөө маягаар нэг юм шидчээ зайл хадгаад шидчээ. Тэгээд тэний ахын хороод юм уу яат юм уу баав юм уу бай. Тэгээд тэнийг ажаад орно дөрөв тэгээд гурал чигчээд айган тэгээд халуун цагаар дээр нэг аяа тавьчаад тэгээд өвөг ажаад ингээд гороодаа сууч. Тэгээд мэдээ сууж гоод үзэхдээ ялхаасаа нөгөө хорс болтой юу цайж шиг. Тэгээд зүсээ талын дүүтэйгээ талын нөгөөд өөрөө оосаа яваад үзчихээ. Сүүдэг хараад явж байгаа чинь ингээд харахгүй нөгөөд чээсаад игээд юм ингээд юм татах шиг болтой. Тэгээд харамхуулаад ингээд явсан. Нэг гэлбэг гэдэг шиг болоод тэгээд үсээ явчихдаг. Тэгээд хэдий чивтдээ нэгэд босоод үдээгээл нэг маар дүү хавар гэдэг үгүйтэй дээрээс нагаас тэгээд очсон жаастаа. Тэгээд усныхаа даазад мөлкөөд тэгээд усуугаад тэгээд ингээд гээгээ ороод хөдөс гараад гээгээ ороод ингээд ирдэг байхгүй юу? Ус оогч тэгдэж штэ. Бид одоо усаадаг өсөдөхтэй зэрэг бити тийм яриас өссөн гэж аюултай шүү. Тэгээд яваад байлаа. Тэгжсэн нөгөө манай нутагч ган болцсон. Янжигаа бодолдогч. Янжигаа нэг одоо 20 дайлын дууд 10 литр юм 15 литр сүйрж явах шиг байна. Бетанууд дөнгөнөөр ингээд дуураад ирээ. Тэгээд нөгөө тэр мантар очоо. Одоо ингээ манай дүү хоёр очиж тэгээд одоо надад суугооч гэсэн чинь заасан ингээд бичээд өгсөн. Тэгээд бетанууд дөнгөнөөр ирж байгаа шоогоо. Тэгээд 5 бета гэдэг шиг гурт нари тийм бета байдаг. Нөгөө тэг аваад нөгөө талдаа түгээ суучаад усууд ингээд жоо цаасаа ингээд өгсөж өчөөсөн мөнгө мөгөөд юуг нөгдөг ингээд нүүр шахраад тэгээд тэгсэн. Чихэд мөнгө гоодорч ингээд дуулдаад тэр модоо хоног үйлж идэ би. Гэтэ чихэд мөнгө гоодорч ингээд дуулдаад тэгээс хүн мөнгөтэй л байх хэвээр байна. Ингэдэм байх хүн гэж бодож байгаа юм л да. Тэгээд одоо мөнгө яаж мөнгөтэй болт юм бол та гэж бодоод. Тэгээд өнгөрлөө зааж ямар ч зүйл болдохгүй маяг. Тэгээ дүүгээ совчлаа сумаад өгдөг явж хөвцөж яндаг гэдэг өгөн байдаг гэсэн байхгүй юу. Тэр бай нэрхэд чинь цэцэрлэг сургууль эмнэлэгтэй үнэсэд өгөө явж байгаа. Тэр хүүхэд гаргаагүй. Одоо цаг дэлгэргээд сэврэ нас орсон да. За цаг дэлгэргээд.
Одоо оюун багш гэж байсан шүү дээ. Одоо мэдгүй би мэдгүй тэр үеийг. Оюун багш мэдгүй чи. Мэднэ. Мэдэн шүү дээ. Нам мэдгүй. Нам мэдгүй юу. Тэр оюун багштай сууж байгаа саацдын цог гэрдээ өсөж явсан аав нахгүй тэр өвгөн бол хөхөдгөө. Огш нэг ороо тэдний их чинээлээ тийм байлаасан. Тэгээ нөгөөнд очиад гисэн чи чигээ зайлж чадах юм уу гэх тийхээ. Чадахгүй яа гэсэн чи. За гар ажил хийдгүү ам хөдөлдөг юм да. Гэлээсээ хараа. Тэгээ би дүүгээ төвсөн юм зогсоод тэгээ надад нэг хэсэг хараа тэгж байсан. За маргааш гэлөө нар гарахад ингээм нэг бол ороод дээрс чи нар урах зүгэд хараа сууж би тэндээс мал тууж ирээ. Гээл тэглээ. Яста нойр урсгүй тэгээ 100 шөнө юмчин. Тэр одоо хэдий ч басаа явсан байдیں۔ Тэгээ ямар ч тэр шөнө унтаагүй. Тэгээ унтахгүй тэр ингээм нэг бол чи тэр хүүхдээс жижиг хүүхч амар өндөр болгоом чи тэр бойны атлын өндөж. Нөгөө тэрлэгээ тавьчаад дүүгээд чирээд ингээд аваад ороод нэг гарч ирлээ. Тэгээд гараад очил тэрлэгээ давьяасаа юу нараа гардаг гээгээ ордог тэр харахгүйгээд очижсэн. Тэгээд унтахчгод байгаа дэс. Тэгж байтал үүр цайхаж байгаа анхудад үж ингээд гэрдээс чааш ингээд ийм гоё юм байх гэж ийм өндөр ундраар ийм гоё юм харах гэж бодоод нарыг хараад тэгээс чи нар ингээд гараад ирсэн чи наа нэг эсгийн шиг юм төдлөөд харсан чи нөгөө мал туугаад ирж тэндээ чи бүжиглж байгаа. Мэд хаартаа тэр одоо мал ээж одоо чи хоолтоо дүүхөө бүжиглээд ингээд нөгөө мод ямар юм байх вэ? Мото яаж явж тэгээд ирлээ тэгээд уулдраас бохож бас л тэгэж тийм өндөр байгаа шүү хөөхдөд ирсэн. Тэгээд тэр чирээ бол байны тэр доосоо баа гэдэг шинэ баа барьсан. Тэр заалмаа сэлээс зэмд шалтгаан ийм гоё юм дэ мал алдаг ч ямар гоё юм байт юм га нөгөө байгаа чи даахтаа машинд орж ямар гоё юм байт гэсэн. Нөгөө нэг мал алдаг төгсөөд арсын авсаад өгдөлтчөө. За надад чи суудаг мөс суудаг маас. За тэгвэл тийш хотоодоо тэнд ороо тавьсан. За тэр хойш навчаад ороогоо тавьчаал. Тэгээд арьс тавьчаал. Дээрээс нэг гэдэс автаа тавьчаал үүдгээ. Бүгд нэгээр ингэчээ. За энийг тийм гэдэг. Энийг тэдгээр салаад энийг тийм гэдэг. Ингэж ажилладаг ингээ нэг заагаад өглөө. Ганц салгаад сурсан шүү дээ би. Ганц салгаад 6 ямаад ингэж ажиллагаад тэгээд хөлсөнд нэг гэдэс нэг толгой өргөцсөн. За яста байхгүй юмтай болсон та яста. Хаалтаа боллоо. Тэгээд одоо нөгөө одоо цаашид дээр дэж дээр манайх байх. Түгээ яваад тэнд тавьчаад бусаж толгойг аваад гэж соёдоо тэнд тавиад ингээ өдрийн бүтэн явж иж дээр мах итгэс гэж бодож явж харагдаад. Тэгээд өдрийн бүтэн яваад очоод ерөөсөө би юу зүгээр чанаад өгсөн санагддаг ерөөсөө. Тэгээд сотгоныг мэдэхгүй шүү дээ. Зүгээр чанаад өгсөн чи байхгүй. Нөгөө хөөхөд өгөө очив чацгаал тууц. Тэнд чи туяа чацгаалдаа энд ч нөгөө орд өрөө намаг шиг чацгаал дотор ингээ. Уйлаа гурлаа. Ойлда зогсож байсан тэгэхэд. Тэгчээр дөгөө 5 төгсөл байж байгаа байхгүй 5 дахь ноёс сурчаад би чи 7 настай суусан шүү дээ. Тэгээд одоо хэдтэй хоо 8 9 10 11 12 тэй. 12 тай л өгöd байгаа даа шүү дээ. Аймгаас сумраа очсон байгаа шүү. Тэгээд байхгүй ойрлолтой чивцүүч байхгүй. Тэс тоёг шиддэг гэсэн үг. Урдлаа туяач одоо 9 сартай. Ойч үрээгүй. Ойч үрээгүй. Сууч чаддаг байсан чи. Гэтэл нэгэд бараанд авч туцал толгоор шахаад очдог хөтөсөн чи. Тэгээд оржижсэн чи ашил гэдэг хөөх манай уртлын гэдэг байдгүйсэн аптек гэхлээч. Тэр гүгэл ороод юу бол нөгөө өвгөн хүчлээ хийсэн юу бол сууд мөн гэсэн чи ингэж заа гэж зайлуул гадалж хоёр эрэхтэй дүүтэй зайлуул тэр хоёртой дүүгэнд лавал нэг нь асуусан нэг нь байдаг юм. Тэгэл нөгөө бүний чи сэпхэж өргөтэй байдал нөгөөцөн буцаж чинь авч тэр үед анх удаа тэр цэмэд ирээд тийм цаасаа батан дэдгсэн тийм дагавар хийсчдэг гэсэн. Тэгээ нөгөө тэр чинь цэвэрлээд яг ядах тэр үеийн төрийн яамны давталгаа. Нөгөө улаан коммунист одоо юу тоглолт тэр чинь яг болцсон байсан байхгүй. Тэгээд одоо танах батхан содолгаа жорлон доргон батгаалаад ингээл тоолж өгдө тийм үеэс байхгүй. Тэгээд нөгөө одоо чи сэвсэвгээ янзлаад нөгөө ингэж зэрэг гэж нөгөө аптек гүнж нурууны юугаа цэвэрлээд нэг тос шар тос авсаж өгөөд энийг төгөж ороагаа нөгөө өвний чинь сэнкэд болоод юм нэг салиад өгж өдөө би ч орон дараа ийш татаад ийш татгаад чацгана ийш татгаад чацгана ийш ингээл ялхаас юм болсон. Тэгэл гурвал орж цэвэрлээл тэгэл янзлаад өгсөн. За энэ толгой тэгдгөө эхлээд ингээд шөлөө навчтыг ингэж өгж болдгоо юм одоо хоол ундаг удсан ингэж өгж болдгоо шөлөөр ачдаг болохгүй надад тэр ачлыг зайлуул би уулзгаас ингэж зэрэг би одоо сэврэ 80 жил өдөр үлдээ уулзсан.
Тэгсэн үү гэдэг жилээ зайлаа гэж юм болсон. Тэгэл тэр язарч өгсөө тэгэл сэхэл авсан ш тэрээс. Тэгэл сүлдө бойны өөр хүнээс юм гоохаа байсан, айлархан байсан. Бойроо дахиж нөгөө бүгд юм яздаа. Нөгөө бүчсэн бас гол махаасахны татлаад өгч. Сүлдө суурсан тэр гэдэг толгойтой суурсан. Тэгээд аав ижирийг 10 сарын 15-нд ирэхэд амьд байсан ш. Тэгээгүй ч өгсөө. Тэгэл 10 сарын 15-нд ирэхдээ 21-нд нас орж байгаа ш нөгөөг. Тэгээд нэг яасан чи аав намаа гадаад тоглох гэдэг хөөе. Яаха гадаа тоглох гэдэг. Гадаа биш нөгөө тоглолтгүй дандаа нөгөө дүүгээ өвөг асар дүүний чил тоглох гэдэг тас гараад жал гिचээд ороод гар гэдэг. Тэр гарлаа гэдэг гэж яад нэг ороод жижиг жаргаад гэдэг жоохон. Нөгөө өвөө чи аав яагаад хүүхдийн нэр дуудаад байгаа битээ өгөө дуудаад байгаа. Тэндээс тэгэх. Тэгээд яаж юм бол тэгээд нөгөө дурдуур нь хүнчлээд даав татацсан. Ингээ харсан чи ингээ гараа ингэх. Өвөө яасан гэсэн чи ийм бүдүү мөнгө надаа өгөх гээд Хойлсон мөнгө. Тэ нөгөө цалин цагаан мөнгө юм уу? Цалин цагаан мөнгө. Тэ ингээд өгдөг. За аав ийм мөнгө л өгсөн. Нааш мэдэх гал аав тэг. Тэгээд аав авч тэгээд гар гээл тэгэхээр тэгсэн чинь маргааш нь болсон чинь өвөг юм хогоод тийш аваачаад одоо тэр юуны тэжээлийн бовд тэр зүйл аваач хайчих. Би дараа нь очиж тэр өөх юм нэг хэрэгдэг байсан шүү дээ. Тэсээ очтой нөл гэрэл мөрөл бүх хувцсан тэнд шатаагач хайцсан байгаа. Тэгээд өвөө бодогдоод ингээд өвөө чи тэнд одоо байхгүй ингээд тэр бол ингээд тэр байгаа ингээд тэгдэг. Тэгээд нэг алга хараад явж тэр очоод өвөө энд байгаас хаа мэд юм бол такс чи овоосоо энд орж ичдэг баг тэгээд бодож үйж тээ. Тэгээд одоо хаа нөт тэр ингээд дээд байхгүй тээ. Тэгээд чи өвөөгөөс салж ичээ. Тэгээд өвөө бодогдоод баг. Өвөөч надаа сайн биш өвөөдөө сайн байсан. Тэгээд тэр өвдөж байхдаа тэр тасцсан хүүд ирсэн. Нэг хороо нарийнх юм юутай нарийнх одоогор нөгөө ямар юм бэ кафед ийм үутай нарийнх хоромтой тэндгээд гадаа талбайд бол тоогооч тэгээд энээсээ доош цагаан мөвчрээ тэгээд орж ирээд тэлийгээ суух тачаал намайг нүдчдэг юм байж лээ тэр. Яаж байгаа. Бөөстэй ачаагүй нэгэд тэгээд нүдчээ тэгсэж өвөө за миний газ тусалж байгаа үрээ битээ одоо чи энийг аваад одоо яв гэд одоо гот тийм ийм том баяр ногоо халаг хөөрг. Өгөөл тэгэл маргаш налгасан шүү дээ. Тэр хөргийг авах гэдэг. Авах гэж юм уу тэг ашиг яв гэлээ гэж бодд юм уу яа тий. Ийм хөрг одоо тэр мөн нас орцоо. Одоо бодоход сайн байр нэлээд том одоо тэг алаг ногоо хөрг юу гэдэг дээ. Зэг шиг тийм алга ногоо хөргөсөн байгаа. Тэгээд энийг аваад явал гэсэн тэгэл маргааш наалуугаж нэг амаарс ирчилээд болж ижлээ. Тий. Тэвэл явлаа штэ. Тэр хоёрыг эмчлүүлээд тэгж удаа эмчлүүлсэн байх нь. Тэгэл үгтэй тэр чи яваад. Тэгэл ээж юм гэдэг тооцсон тэгэл шалчаач чал тэгэл хүрээд ирсэн. Тэгэл цэрэг гişний 51 өдөө нэг ийм арзаг 51-ээр нөгөө баазын машинаар хүргээд ирсэн. Ерөөсөө бас хуамд хэлтийн бааз дээр өгн муудсан байна энэ гэдэг юм бааз. Тэгэл ирсэн тэгэл нас орсон шүү дээ. Хүлээд юм байл шүү дээ. Тэгэл тэр ирсэн тэгээ нас орсон. Одоо тийм царайтай байхад нас орсон бол ч өнгөрсөө. Гурван өнгөрсөн юм бол яах вэ? Нэг шүү дээ. Тэ. Тэгээд ерөөсөө одоо бол жаргаж байна. Одоо өвчнөг бол бүгдээрээ жаргал. Тэгээ одоо тэр зовлонгийн чинь туяа мэдэхгүй, эгч мэдэхгүй. Нэг айлын зовлон би л үрж байгаа ш тэрээс. Гэтэ тэр хоёроос энэ мэдэхгүй, энэ чинь зовлон гэж мэдэхгүй. Юм бол хураагаад онкаад нуугаад болоод гэж бодож байгаа. Би бол одоо тэг завцуулах өгөхөөс энэ жаргалтай байгаас энэ жаргалтай бас бодож байгаа. Зовсон үг чи бүгд бие мэдчихтэй. Бээрээ үдсэн мэдсэн юм аа л хүн ойлгодог гэж үнэн. Тэгээд би одоо тэр хүн зовж байгаадаа за тэр тэгжил байгаа. Одоо тэр хүн тэгжил өгөөл тэр хүн жаргана гэдэг одоо миний махад ясан байна штэ. Тэгж явж ижлээ. Тэгээд одоо том болоод дэлгэртээс огсож манай маав гэсэн. За маш муу үнтэй амьдрах суухантай зовооноо миний охины зовоод. Ийм сайхан үнтэй амьдрч байгаа чи манай ангийнхан бүгдээ л өөр хөлт гаргаад амьдрсан. Би тэг ганцаараа явж байгаа аа гэсэн гоо суусан. Тэгээд их эцэг бол сайн мэдээ шүү. Наа чи тийм ээ үг гэдэг бол сайн мэдээ. Жижиглээ.
тэгэл миний амьдрал яв тэгэл дэлгэртээ суугаад нэг хүн тэжээгээд нэг хүн нэрийг сайн явуулах гэж бодсоор яваал тэгэл хэдүүхэд гаргаа тэгэл миний гаргасаа та гав ял хэдүүхэд болсон миний гав яваад шүү дээ. Тэгээд одоо өнөөдөр яаж зөвл явж байгаа байсан байлгүй төмөн тэжээж идэв шүү дээ. Сони юм шүү. Тэ. Одоо нэг хөөс надад зохор миний ихтэйч надад зохор миний дүүтэйч гэж хүнд байдаг шүү. Өөрөө чамгаж чи өөрөө авчаа. Надад бороо зүгш одоо хорвоог чамын байгаа. Тэгэл өөрөө авч хинч намайг тэжээхгүй тэгэл одоо мэдж байгаа хэрэгтэй. Тэгэл одоо гэж бодоход туслахгүй дүүгээ гэж бодоод туслахгүй зовж байгаа үед бол одоо хэцүү ёстой хэцүү. Өөрөөгөө хүчилж яаж явах хэрэгтэй. Тийм л амьдралтай яваад одоо өнөөдөр ичлээд өнөөдөр миний өрөөгөө додом садар сайхан гоё сайхан явж байна. Сайхан явна гэдэг чинь мөнгөтэй хөш. Эрүүл эргэтэн бүтэн байхад тэгээ бусдыгаа эргээ харчдаг ойлгочдаг. Хоцорсон хойно хүнд юм өгөөргүй. Хоцроо яг экзэгтэй үед хүнд тусалж байг хүнд тусалахгүй. Экзэгтэй үед төвшөд толчаад тэгэл явж байгаа зөвдөө гэж байна шүү дээ. Байг хүнээс би заваад аваад бай би сайхан байдгаад бусдыгаа мартаж болохгүй. Ямар нэг юм хэзээ нэг сайхан муухай юм ирнэ гэдэг л одоо бэлтгэлтэй л байна. Би ч одоо тэгэл баяа ядаж ямар гоё мөнгө аяхтай гэж боддог гэсэн би юмтай бол гоёо гэж бодсон. Биний бодсон бүх юм би одоо эргэлжиж байгаа. Бүхэл юм эргэлжиж байгаа. Гойд болоод ямар жаргалтай гэдэг нь одоо жаргалж л байна. Хүмүүсийн ямар сайд нөгөө тоороо дээл хүмүүс ч одоо нөгөө няма гахтууд гэсэн ээжгээ яг насаас өмнө эм хүч хоёрч нөгөө гасаар госрэ ингээд бүгжөө ингээд тэгээ насарсан гэсэн шүү дээ. Ёстой тэр өтөлсөн хоёр биш. Өмнө нь эдлүүлээд хануулаад одоо нэргүй чи аав гэтэл одоо байх хэвээр юм байлээ. гэж үнэ шүү. Одоо тэгээ та нар ч гэсэн одоо яамаар тэнийг хэрэглээл явж байгаа хэрэгтэй. Өтөрхөө үний амь садуус гэж багтны боцсон сасан мэл өгчтэй ёстой сүнс ордог юм байна гэж. Тэгээ бид нар одоо аваагүй тэр чигээр одоо оршуулсан. Амьсаа орох гэж ястаа ширээд ингээд гараа ингээд гэсэн гэж байна. Тэгэхэд одоо миний өөрс одоо та нар надад өгсөн бүгж өгсөн одоо ингээд дөө өгсөн мөгш намчлоо одоо нэг юм доогтууд юм гэдэг бүгд л одоо ингээд өгөөд идэх чи одоо надад одоо өөр хүсэх юу байгаа. Өөр хүмүүс мэн сайхан багаас удам сайхан багаас л гэж одоо хүсгэж байна шүү дээ. Өөр юм алга. Тэ. Аймэл өгтөвтэй юм да. Одоо нэг хүүхд залууч сонсвол бүлгэр шиг юм гэж л бодох байна тий. Энэ шиг л яваа. Ерөөсөө. Нүүрэн дондор мөнгө могоос лөхөд энэ дондор шахсаа за чи мөнгө маяг гэчихгүй надад тэр чи чихэнд 40 хоног сонсогдож хамгийн хэцүү үе нь баг тэр юм шүү тий. Тэр шүү дээ тий. Хамгийн хэцүү тэр хамгийн баялаг тийм үү өвгөө янтаа өвгөө зайлуу тэр өвгөө садангүй мөлтрө надад ойлгож байна шүү дээ тий. Бүү жоохон байхдаа нөгөө сэврээ чинь тийм ахмадууд нэг гэрт юу яадаг байсан байлгадаг байсан ахмадуудыг. Тэнд ээж цэвэрлэгч чинь тэр хэдөө өгч намайг гомөнд надад настай асуудал их тэжээдэг байсан шүү дээ. Жаргал хэлээ буузаа тийч нэг зэрэг цаашаа ханаа авах цагаал нэг юм гаргадаг. Тэнд очиж садана. Өсөө явах ядуу явах хэцүү хуваадуу тэгэл тэр самент одоо тэр хэний гарвуугийнхан гэдэг байсан тэр сүрэнч сүлдө харавцсан шүү дээ. Тэр бол яадаг гойл очно маа гэдэг шийдэл сүлдө ингээл хараа тийм гол цаанаасаа л тийм тэр яриасан. Тий. Одоо өнөр хэлээд байна шүү. Авах хэвээр хүнийг аваад үлдэх хэвээр амжих хэвээр үлдээдэг хороогийн жам тэнгэрч тэр чинь бол жам юм. Явах хэвээр бол угаасаа явах хэвээр. Одоо нэг газар тэнгэр өвөөнөртэйгээ таарсан хичнээн бидээс удам биш ч гэсэн өвөөнөртэй таарсан бид нар бол ихийг мэдэж их зөв замаар явж байгаа шүү дээ. Нөгөө хүмүүс чинь хүн болгон чинь янз бүрийн хувь тавилан нэг аяхтай ярьдаг гэдэг шиг
зарим хүн болохоор зэрэг жижиг нөгөө нэг хүн яриаддаг шиг пенцлиний шилжиг тийм дүүрэг хувь зайтай байдаг. Зарим нь болохоор бүр том явх шиг бүр том тийм одоо юм дүүрэх тийм хувь зай янз бүрийн зарим нь одоо ийм блок өөр гэсэн хэмжээтэй тусаардаг. хэмжээнд өгөхөөр л хүн яваад байгаа чинь тийм тэгээ бас өвөл өргөж бас байна л та тийм бас. Тэгэхээр цаанаасаа тэр нь хувь тавилан зураг туургаас байна. Одоо ингээд хэрвээ би хүн застдаг байсан бол энэ бид нар ч жааргаж байна. Энэ улсууд нэр дэлбэлсэн зовлонтой ширээсэн. Яа харагддаг гэхээр ингэсэн байд юм а гэхээр зовлонтоос ийм тэгэхээр бид нар ч одоо онгоц хөтөнөд юугаар зөв гадар дор явчихлаа ш та тэрээс. пенслийн шилжиг ийм хувь зайтай ийм савтай байж шуналтай юм дүүрэх гэж бол дүүрэхгүй шүү дээ ойлгомжтой шиг тийм үстэй. Шунал сэтгэл бас явцгүй юм шиг бас. Манайхан тэгтээ нэг тийм шунаг юм байдаг юм шиг тий. Үнтэй хасалдаад байх юм байхгүй. Үнийг нэг тэгээ балалчиг их. Нэ гавьяагүй, нэ хавьяасгүй. Одоо тэгээд нэг алтан дондоо чи. одоо хөргөн бэр яаж бодоод байгаа байж байдаг. Зарим хүмүүс тэгээд 1000 наслах 100 наслах юм шиг гэдэг юм бол хураагаал яах гэж тэр хийхдээ хөрөнгө зовн барь хүн өвчнгөө сайхан явж өгөөд Өвчнгөө босдоогоо заавал их мэддэг ойлгодог мэддэг тийм л байгаа байна. түүнийг хараагаад өгөө тий шуналтаа хаалаараа л явдаг амьдрах гэдэг юм. Хит юм зогоолоо. Хит юм зогоолоо тэрэндээ тэгээ шаналаад нөгөө эд хөрөнгөд шаналаад заваад одоо тэр маань яаж чухад Одоо нэмээд тэгээд одоохосон гэдэг ингээд бодоод байдаг. Ерөөсө байвал өгөөд хомод орж ирээд байна. Өгөөд хомод орж ирээд хармалаад ингээд байх юм бол нуугаад хомод дотор нь харлаад дүүрж байна. Одоо номын бод юу лэгддэг? Ном битэр чи юу лэгдэг болсоо ч юу лэгдэг болсон чи бас хэцүү шүү ерөөсө. Хэлчихвэл нь яах вэ? Хэлэхгүй байхдаа одоо яа гэдэг ингээд бод хэлэл дуусгаад дараагийн ойчрын хамиг бэлдэж явах хэрэгтэй байдаг байхгүй юу? Миний үнди. За энэ бичлэгээ давсралах уу? За зарсан. Хальт даваад юм муучих гэдэг шүү.